Засгийн газар төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг энэ оны 8 дугаар сард баталсан. Энэ бодлогын зорилго нь эдийн засаг ажил дүрийн тэргүүлэх салбарт хөрөнгө нөөцийг төвлөрүүлэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний өрсөлдөх чадвар бүтээмжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлж иргэдийн амьдралыг дээшлүүлнэ гэж тодорхойлсон. Энэ хүрээнд эрдэм шинжилгээний байгууллага ихтэй сургуулийн инновац чиглэсэн ажлыг дэмжиж аж ахуй нэгжийн инновацийг хөгжүүлэн дэвшилтэт технологиг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж орчин үеийн аж үйлдвэр өндөр технологийн салбарт байгаль дээлтэй эдийн засгийн үр ашигтай технологи хөгжүүлэх юм. Дэлхийн нийтээр орчин үед мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх аж үйлдвэрийн цоошин хэлбэрийг бий болгоход чиглэсэн өндөр технологиг хөгжүүлэх инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж эхлэв байна. Энэ зорилгын хүрээнд манай улс ч мөн төрөөс инновацийн талаар баримтлах бодлоготой болсон. Нэн тэргуунд Монгол улсын хэмжээнд шинжлэх ухаан технологийн салбарт ажиллаж байгаа 3000 гаруй мэргэжилтэн судлаачдыг чадваржуулах, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчин сайжран, эдийн засаг аж үйлдвэрийн тэргүүлэх салбарын дэд бүтэц бий болно гэж үзэж байгаа юм. Шинжлэх ухааны төслүүдийн агуулгыг боловсролын бусад засгийн газрын байгууллагууд өөрсдөө захиалагч нь байя. Хөдөө аж ахуйн салбар дээр ямар судалгаа хийх шаардлагатай байгааг түүнийг нь эрдэмтдтэй тэр салбарын эрдэмтэд нь хийдэг. Эргээд үр дүнгийн тэр салбартаа гарсан үр дүнгийн хэрэгэлдэг. Ингээд яг амьдрал донд иргэдтэй хэрэгцээтэй асуудлуудыг судлаачид эрдэмтдтэйгээ хамтраад хийх асуудал бол бидний хувьд бол үнэхээр тулгымцсан асуудал байна. Боловсролын яамны тухайд энэ жил инновацийн 25 төсөл шалгаруулан санаачлагчтай гэрээ байгуулан хэрэгжүүлэх шатанда явж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд инновац нэвтрүүлэгч хэрэгжүүлэгчдийн дийлэнх нь хувийн хвшлээс төрөн гарч байна. За яагаад гэхээр хувийн компаниуд бол дэрэгдээ бол стартапуудыг боожуулах тал дээр бол одоо судалгааны байгууллагуудаас илүү тийм одоо үр дүнтэй, үр бүтээлтэй байгаа. Жишээлбэл одоо Монс гэлтэхэд хажуудаа бол гарааны компаниуд нь жишээлбэл шинэ бүтээгдэхүүн, шинэ инновацийг бий болгоод зах зээл дээр нэвтрүүлээ явж байгаа жишээний хэмжтэнгээр. Тэгэхээр яг зүгээр бид нэр цаашдаа бол энэ шинжлэх ухааны одоо байгууллагуудын дэргэд, ялангуяа ихтэй сургуулиудын дэргэд, шинжлэх ухааны академийн дэргэд одоо стартапуудыг хөгжүүлэх энэ чиглэлд бол заашгүй одоо эрх зүйн орчныг сайжруулж төрөөс дэмжих тодорхой одоо бодлого явуулах шаардлагатай. Өнөөдөр төрөөс шинжлэх ухааны салбарт дэмжлэг үзүүлж байгаа тэр одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 0 яг ингээд тооцоод аваад үзэхээр 0.12% тэнцэх хэмжээний л одоо санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Сүүлийн 1 жилийн хугацаанд шинжлэх ухааны технологийн талаар төрөөс баримтлах бодлого, төрөөс инновацийн талаар баримтлах бодлого батлагдсан төдийгүй одоогоор шинжлэх ухааны технологийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл улсын хурлаар ороход бэлэн болсон. Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг засгийн газарт өргөн бариад байна. 2018 оны шилдэг инновацийн бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээний инновац шагналтнууд 11-р сарын сүүлийн 7 хоногт тохиодог шинжлэх ухааны ажилтны өдрөөр ерөнхий сайдаас чагналаа хүртэх юм.